Эдийн засгийн тайван нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Мэдээллийн товчид анхаарлаа хандуулна. Эх оны төсвийн төсөлд эдийн засагч нар ямар байр суурьтай байгааг хүргэнэ. Мөн Монголын хөрөнгөний зах зээлийн өнөөгөө нөхцөл байдал жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг хэрхэн хангагдаж байгаа талаар сэдв хөндлөнө. Мөн даатгалын системд ямар доголдол байгаа, үүнийг хэрхэн залруулах вэ гэсэн сэдвээр нэвтрүүлгээ бэлтгэлээ. Одоогоор улс орны хамгийн чухал сэдэв болоод байгаа төсвийн тухай ярихын өмнө сүүлийн үед манай эдийн засгийн нөхцөл байдал ямар байгаа тухай зарим мэдээллийг дурдъя. Улсын нэгдсэн төсөв 2014 онд 192 тэрбум төгрөгийн алдагдaltaй байсан бол 2015 онд 867 тэрбум төгрөгийн алдагдaltaй байлаа. Харин 2016 оны төгсгөлөөр бол 2.80 төгрөг давхаар байгаамаа. За энэ нь төсвийн орлого хумигдаж байхад зарлага өндөр байгаатай холбоотой сангийн яамнаас улсын их хурл дөргөн барьсан 2017 оны төсвийн төсөл нь 2016 оны тодтолоор оруулж ирсэн төсвөөс орлого талдаа бараг 1.80 төгрөгөөр өссөн үзүүлэлттэй байгаа. Хөрөнгө оруулалтын зарлаг нэлээд таансан ч алдагдал нь 2.80 төгрөг давхаар байна. Тиймээс урсгал зардлыг бууруулж макро эдийн засагт үзүүлэх эрсдлийг багасгах талаар ажиллах хэрэгтэй гэдгийг эдийн засагчид сануулж байгаа. Төсвийн алдагдал өсөж байгаа гол шалтгаан нь энэ онд манай улс хөгжлийн банкны бондын өрөөс 560 сая долларын үндсэн төлөлтийг хийхтэй холбоотой гэдгийг бүгд ойлгож байгаа. Эдийн засгийн өсөлт доогуур байгаа нөхцөлд ийм их алдагдaltaй төсөв батлах нь нийт макро эдийн засгийн эрсдэл үүсгэж байгаад эдийн засагчид санаа зовж байгаа юм. За гэхдээ орлого талаа боддоор нэмэгдүүлэх нь энэ хүнд нөхцлөөс гарах гол гарц. Мөн нөгөө талаас зардлыг таних нь чухал байгаамаа. Эх оны төсөвт хөрөнгө оруулалтын зардлыг нэлээд таньж 300 тэрбум төгрөгт хүргэсэн байна. Энэ нь 2010 оноос хойш ийм бага түвшинд байгаагүй. Зарим жил 1.3 их найдад хүрч байсан зардал юм а. Хөрөнгө оруулалтын зардлуудыг хангалттай тансанч урсгал зардлуудын хувьд нэлээд шүүмжилмээр зүйлүүд байгаамаа. Татврын орлого болон татврын бус орлого 2017 онд өснө гэж сангийн яамнаас төсөөлсөн байна. Тухайлбал нийгмийн даатгалын шимтгэл, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 10 гаруй хувиар нэмэгдэнэ гэж үзжээ. За ерөөдөө 2017 оныхоо төсвийн төсөөллийг бол сангийн яамнаас бус урлагтай бол улс орны эдийн засгийн өсөлт бол макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт тэгээд засгийн газрын мөрийн хөтөлбөр тулгуурлаа босруулсан байна. Яг одоогийн бодит байдал дээр аваад үзлээр яг бид энэ оныхоо төсвийн орлогыг болгох дээр сая 2016 оны 9 сарын 9-ний өдөр улсын хурлын ээлжид босч болгоноор 5.3 их найд төгрөг байхаар төсөөлсөн байна. Тодорсон, уурал тодорсон байгаа. За эх оны хувьд бол яг 6.2 их найд төгрөг гэж байгаа. Гэтэ яг энэ өнөөдөр яг 2016 оныхоо яг энэ тодорсон дүнгээсээ бол өсөж байгаа харагдаж байгаа боловч улс орны эдийн засгийн өсөлт болоод макро эдийн засгийнхаа үндсэн үзүүлэлтэн дээр тулгуурлаад ихтэй тооцоо судалгаа гаргасан байна. Төсвийн орлогыг гол бүрдүүлэгч манаас татврын орлого байгаа. Гал татврын орлого манаас дэлхийн хөрөнгө бүтүүлэлт гэдгээр. Тэгэхээр бид татвар нэмэхгүй, татврын хувь хэмжээг нэмэхгүй, шинээр татвар нэмэхгүй бий болохгүй гэсэн засгийн газрын мөрийн хөтөлбөр байгаа. Тэрэндээ тулгуурлаа бид ерөөхдөө өнөөдрийн байдлаар татвар төлөгчийн бүртгэлийг сайжруулах. За татвар төлөгчөөр бүртгэдэггүй юм эсвэл хуваар бизнес эрхлэгч юм уу тийм иргэдийг бол бүгдийн татварт хамрагдуулж татврын орлогыг нэмэгдүүлэе гэдэг тийм байр суурьтай байна. За томоохон төслүүдийн хөтөлбөрүүд бол ерөөхдөө төслүүд нь яригдаа явж байгаа. Тэр үндсэн дээрээ тэглэг эдийн засгийн үндэслэлээр бүгд тооцоо судалгаа хийгдэж байгаа. Тэр төслүүд маань 2017 онд хэрэгжинэ гэдэг тооцоо төсөөллөөр бид нар явж байгаа. Гэхдээ бол эдийн засгийн хүндрэл бас нөхцөл байдлаас шалтгаалаад яг их нь болоод тодорхойгүй л байна. Ерөнхийдөө 17 оноох төсөлтөөр болоод тусгасан байна. За сангийн яамны байр суурийг сонслоо. Харин одоо энэ сэдвээр үргэлжлүүлэн ярилцахаар 2017 оны төсвийн төсөлд тайван дүгнэлт хийсэн нээлттэй нийгэм форумын төслийн менежертэй бид ярилцах гэж байна. Танд орой минь төргий. За танд ч гэсэн орой минь төргий. Тэгэхээр танай байгууллагаас бол одоо 2017 оны төсвийн төсөл тайван дүгнэлт хийсэн байгаа. Бидний ард харагдаж байгаа энэ график дээр бол 2017 оны төсвийн төсөлд одоо татврын орлогыг ингэж төлөвлөж орж ирсэн графикууд харагдаж байна. Энэ дээр бол эдийн засагч нар бас өөр өөрсдийн байр суурийг илэрхийлж байгаа. Таны байр суурь энэ дээр одоо ямар байна? Энийг одоо хэр бодиттой ийм төсөөлөл болсон гэж бодож байна. Тэгэхээр орлого дээр бол татврын орлого дээр нэлээд гол татваруудыг дандаа нэмэгдүүлж орж ирсэн байгаа. За тэгээд орлогын албан татвар байна, нэмэгдсэн үртгийн албан татвар, за тэгээд нийгмийн даатгалын шимтгэл гэх мэт татваруудыг бол тус бүр ер нь 10 гаруй хувиар ингэ нэмэгдүүлж орж ирсэн байгаа. Тэгэхээр энэ төсвийн төслийг бол нэлээд одоо эдийн засгийн идэвхжил гайгүй болох болов гэсэн юм төсөөл дээр бол үндэслсэн байна л да. Гэхдээ бидний харж байгаагаар бол одоо дэлхийн эдийн засгийн чиг хандлага, за тэгээд ерөнхийдөө Монголын эдийн засгийн одоо төлөвийг харах юм бол энэ орлогыг бол бас жоохон бууруулж тооцох хэрэгтэй болов уу гэж үзэж байгаа.
Татврын бус орлого гэж бас төлөвлөгдсөн байгаа. Энэ тал дээр одоо танд ямар мэдээлэл байна? Ямар байр суурьтай танд? За татврын бус орлого дээр бол энэ жил бол өмч өвчлөлөөр нэлээд их тий 100 гаруй тэрбум төгрөгийг бол олохоор төлөвлөсөн байгаа. За та бүхэн мэдж байгаа одоо Монголын цахилгаан холбоо, за хөрөнгийн бирж, мөн одоо төрийн банк гэх мэттэй объектуудыг ховчлохоор байгаа. Гэхдээ энэ ховчлол бол одоо идэвхтэй явагдаж чадахгүй бол бас өмнөх оных шиг л энэ орлого бол тасрахаар л байна гэж үзэж байна л да. Зарлага төлөвлөлтийн хувьд бол урсгал зарлагыг бас нэлээд өндөр болгосон байна гэдэг шүүмжил бас өнгөрөөднөд байгаа. Энэ тал дээр та ямар байр суурьтай? Тийм, урсгал зарлага маань бол нэлээд өсөж ирсэн байгаа тийм 13%-аар бас өссөн байгаа. За тэгэхээр энэ урсгал зарлагыг бол аль болохоор хязгаарлах хэрэгтэй. Ихэнх нь одоо цалин хөлстэй ийм зардлууд байгаа татаас шилжүүлдэг. Тэгэхээр зэрэг цалин өсний зардал энэ дотроо бас харж байхад бол одоо төрийн албаагчийн тэтгэмжийн гэх мэт зардлууд бол бас нэлээд өсөлттэй юм харагдчихсан байгаа. Урсгал зарлалыг нэмэгдүүлээд байх нь бас ямар үр дагавартай юм бэ? Тэгэхээр урсгал зардлыг бол аль болохоор өгн бууруулах хэрэгтэй л дээ. Бууруулад ерөнхийдөө одоо төрийн байгууллагууд манай өөрсдийнхөө үр ашиг нэмэгдүүлэх за тухайлбал одоо бүтцийн өөрчлөлт ч юм уу за нэг оронтойг тий одоо зохистой хэмжээнд байлгах гэх мэтээр ингэж оновчтой зохион байгуулж иж бол урсгал зардлыг хэмнэх хэрэгтэй гэж үзэж байна. За энд харагдаж байгаа график дээр бол яг урсгал зардлын талаар бас мэдээллүүдийг ингэж гаргасан байна. Ерөнхийдөө энэ урсгал зардлын бүтцээр нь авч үзэх юм бол бас одоо төвчж болох зардлууд байна гэж бас олон нийт бас хараад өөр өөрсдийн байр суурийг илэрхийлээд байгаа шүү дээ. Энэ дээр одоо та тойм дүгнэлт хийсэн хүний хувьд бол ер нь яг ямар дүгнэлтэнд хүрсэн бэ? За энэ дээр бол цалин тэтгэмжийн зардал бол бас нэлээд нэмэгдсэн байгаа. Ялангуяа тэр төрийн албаагчийн одоо тэтгэмжүүд байна. Нөгөө одоо доктор сургалтад ажилласны тэтгэмж за тэгээд мөн одоо тэтгэврт гарахад нэг удаа авдаг бас тийм тэтгэмжүүд байгаа. Эдгээр бол ерөнхийдөө 6-аас 36 сарын цалинтай тэнцгийн одоо төлбөрүүдийг авж байгаа. За тэгээд доктор сургалтад ажилласны одоо тэтгэмжийн тухайлбал одоо өмнөх онтой харьцуулахад тийм ээ 100 гаруй хувиар өссөн буюу өмнөх онд бол 20 гаруй төгрөг байсан бол одоо энэ жил бол 50 эдэн тэрбум төгрөг ороод ирсэн байгаа. За мөн өөрөө бас одоо төсвийн ерөнхийлөгчийн захирагчдын одоо багцад байгаа зардлуудыг бас нэлээд харж үзэж хэмнэх боломжтой зардал байна уугүй юу гэж бол үзэх ёстой. За ингээ харагдаж байхад бол одоо жишээ нь хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын одоо урсгал зардал төр бодлогын хөтөлбөрт нь бол жишээлбэл Монгол улсыг одоо гадаад сурчлах зардлыг 195 сая төгрөг тавьсан. За тэгэхээр энэ зардлыг бол мэдээж илүү одоо гадаад хэргийн яамн за эсвэл аялал жуулчлалын яамн дээр энэ зардал байгаа учраас одоо давхардуулах юм шаардлага бол байхгүй байх гэж үзэж байна. За тэгээд гих мэтчлэн ерөнхийдөө бол зардлыг одоо хянах хэрэгтэй. За дээрэс нь мөн одоо сонгогчдод амласан гээд одоо бэлэн мөнгө тараах асуудал бол бас дахиад одоо нахамтын ишиг гэдэг хөтөлбөрөөр хэлж гин гэж үзэж байна л да. За 20 гаруй тэрбум төгрөгийг төлөвлөсөн байгаа. Тэгэхээр энэ мөнгөөр бол илүү бэлэн мөнгө тарахаасаа илүү одоо ахмадад тустай одоо бүтээн байгуулалтуудыг хийдэг ч юм уу ингээд өөр маягаар бас зарцуулбал илүү үр дүнтэй болов гэж үзэж байгаа. За 2017 оны төсвийн төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн танд баярлалаа. Төрөөс баримтлах мөнгөний бодлого эдийн засгт ямар үр өгөөж өгөх тухай мэдээллээр нэвтрүүлгээ үргэлжлүүлье. Хэрэглээний үнийн индекс буюу инфляц 2014-15 онуудад тогтмол өсөлттэй байсан бол энэ он гарснаас хойш бага зэрэг саарах хандлагатай болсон. Тэгвэл Монгол банкнаас гаргасан төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлд тусч байгаа гол баримтлал бол өнгөрсөн жилүүдэд хэрэгжүүлсэн төсвийн шин чанартай мөнгөний бодлогын үйл ажиллагааг хумхад чиглэж байгаа байна. Төсвийн шинжтэй зарцуултууд нь мөнгөний эргээд валютын ханштай сүргээр нөлөөлөх, валютын нөөц дээр бас тодорхой хэмжээнд дарамт учруулах эргээд Монгол банк өнөөгийн нөхцөлд бас мөнгөний тодорхой хэмжээний хатуу бодлого баримталж байгаа үед эргээд төсвийн шинжтэй зардлуудаар дамжуулаад эдийн засгт нийлүүлэх мөнгөний хэмжээг ингэж нийлүүлэх нь бол тэлэх нь бас зохисгүй гэж үзэж байгаа. Тийм учраас цаашдаа мөнгөний бодлогын тийм төсвийн шинжтэй зардлуудаас ариулах зайлс хийх тийм бодлого гаргаж байгаа. Монгол банк инфляцийг 2017-аас 19 онд 8% хэтрүүлэхгүй гэж зорьсон байна. За өнөөгийн нөхцөлд бол инфляц маань харьцангуй бага түвшинд байна. Гэхдээ цаашдаа бол эдийн засгт бас тодорхойгүй нөхцөл байдал нэлээд олон байгаа гэж Монгол банк үзэж байгаа. Ийм нөхцөлд бол инфляцийн зорилтыг 8% буюу өмнөх 7%-аас нь тэлж өгснөөр бодлогын өргөн хүрээтэй орон зай үүсэхийг бол зорж байгаа. Тэгэхээр
бодлогын өргөн үрээтэй орон зам гэдэг маань юу гэж тайлбарлах гэхээр өнөөгийн нөхцөлд бол одоо төсөв маань бол тодорхой хэмжээгээр тэлэх боломжоо ер нь бол хязгаарлагдсан байна. Төсөв бол одоо эх оноос эхлээд олон өрөөдөө төлж эхэлнэ. За энэ утгаараас төсөв бол ер нь бол цаашдаа тэлэх, төсвийн бодлогоор эдийн засгийг дэмжих тийм орон зай бол бага харагдаж байгаа. Ийм нөхцөлд бол Монгол банк мөнгөний бодлогын хүрээнд тодорхой хэмжээнд бас эдийн засгийг дэмжихтэй тэлэх тэр бодлогын орон зайг хадгалахын тулд инфляцийг 8% барья гэж одоо өмнөх зорилтоос тодорхой хэмжээнд тэлж өгч байгаа юм л да. Зарим эдийн засагчдын үзэж байгаагаар валютын ханшинд гол анхаарлаа хандуулахаас илүү бодит эдийн засагт анхаарах шаардлагатай хэлж байна. Өнөөдрийн байдлаар төв банкн дээр дотоодын эрэлт буурсан учраас үнийн түвшин харьцангуй тогтвортой байгаа. Тиймээс үнийн тогтвортой байдал дээр айх аюул бага байна. Ийм цаг үед бодит эдийн засгийг идэвхжил буюу аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжих, ажилгүйдлийг бууруулах зэрэгт анхаарах хэрэгтэйг сануулж байгаамаа. Хамгийн гол нь эдийн засгийнхаа тэнцвэртэй хөгжил, тогтвортой байдлыг хангана гэдэг одоо зорилгоо тодруулаач буюу ажил эрхлэлтэн дээрээ хөдөлмөрийн одоо бүтээмжийг, хөдөлмөрийн одоо ажлын байрыг нэмэхдээ гол анхаарлаа тавьбал зүйтэй шүү. Валютын ханшин дээр гол анхаарлаа тавьчихаар бодлогын хүүгээ огцом дээшлүүлж доошлуулсан байдлаар эргээд бас эдийн засгаа сөрөг нөлөө үзүүлэх гээд байна гэдэг ийм одоо шүүмжүүдийг ярьж байгаа. Бас нэг анхаарах зүйл нь юу вэ гэхээр одоо өмнөх жилүүдэд бол нэлээд олон их 80 төгрөгийн бараг 3.4 тэрнээс дээш их 80 төгрөгийн одоо мөнгөний нийлүүлэлтийг одоо эдийн засагт хийсэн. Энэ гол одоо зорилго нь quantitative easing буюу үн тогтворжуулах хөтөлбөрүүд байсан. Мөн одоо моргежийн зах зээлийг дэмжиж өгсөн. Тэгэхээр мэдээж тухайн улсын засгийн газар нь өөрсдийнхөө бодлогыг дэмжихийн тулд янз бүрийн бодлогуудыг хэрэгжүүлж олон төв банкныхаа хараад бус байдлыг сахихын хамт одоо харилцан тохиролцоонд хүрчтэй. Гэтэл нөгөө мөнгөний их үүсвэр нь одоо тухайн асуудлыг шийдэж байгаа энэ их үүсвэр нь зөвхөн мөнгө хэвлэхээр шийдэгдэж байгаа бол энэ нь бол эдийн засгаа эргээд эрүүл бус болгоод одоо ямар нэгэн байдлаар хараат болгож ийн эргээд энэ тогтворгүй байдлуудыг үүсгэж байна. Энэ бас их шөмжөлтөйтэй энэ байдлыг бол ямар ч байсан хуминч өгч явах шиг энэ бол зүйтэй гэж дэмжиж байгаа. Төсвийн алдагдлыг гадаад бонд арилжааны зээлээр санхүүжүүлэх олон улсын валютын сангийн хөтөлбөрийн хүрээнд бусад доноруудын хөнгөлөлтөө зээл санхүүгийн тусламжийг авах зэг гэсэн бодлогын 2 сонголт одоо байгааг Монгол банкны ерөнхийлөгч өмнө нь онцолж байсан юм а. Цэгэр ягаан тасалбараа юу ямар компанид өгснөө мэдэж гинөө энэ талаар ойлголт байна уу? Тэр талаар сайн ойлголт бол одоо алга. Хэлэх юм алга. Тэрийг одоо яаснаа мэдэхгүй байна. Одоо үр шимийн ч хүртсэн хаана өгсөн яаснаа одоо юу мэдэх юм алга байна. Хуучинд 90-аад оны үдээс хувьчлалын нэг хэлбэрийн үнд цаас байсан. Тэгээд тэр өшөдөө бууны худлааны нэгдэлт хөрөнгө оруулалт хийгээл тасалбараа өгсөн байгаа. Одоо тэрний үр дагаврын талаар тодорхойлж яасан юм бах одоо айгуул бид нэг байхгүй дээж явман тэрийг удирдаад цагцуулаад зарцуулсан яасан бид тэр талаар одоо гөрөстөө мэдээлэх гол жил өнгөрсөн болохоор. Одоо хэдий байгаа үуч юм хөл шүү гэж байна. Эдийн засгийн шинжилгээ алах юм байсан. Тэгээ одоо сүүлдээ үл тэр тэгээд үндсэндээ хэдхэн хүний өмч болоод одоо тэр Синкрэгаан тасалбар бол яг хүндээ үл хүрч чадаагүй. Би бол 2 хувьцаатай. Энийг бол Монголын захлаа холбоо гэж компанид өгсөн. Яг тэндээсээс тодорхой хэмжээний ашиг хүртдэг. Тэр маань одоо сүүлийн дээр нь аваагүй. 4-5 жил сүүлийн 4-5 жилээс ерөөсө хувьцааны ашиг аваагүй. Дампуураад алга болчихсон байсан. Тэгээд ямар хүнээр яасан араас нь хөөцлөд олддгүй юм билээ. Өгдөгөө өвцөн өвтэйгүй. Энэ мэдээллийг иргэдэд яг цаанаас өгөх ёстой журам гормоор тэр хууль журмынхын дагуу иргэдэд ойлголцохгүй бол энэ дээр мэдж байгаа иргэд бол ерөөсөө байхгүй байна. За яг энэ сэдвийг бид эдийн засгийн томьёор үргэлжлүүлэн хөнднө. Манай улсад 90 оны ихэр өмч хөвчлөл хийгдэж төрийн өмчийн 490 орчим компани хувьцааг иргэдэд тараасан байдаг. Үүнээс ихэнх нь татан буугдаад бүртгэлээс хасагдсан. Одоо бол 100 орчим компани үйл ажиллагаагаа эрхэлж байгаа. Гэвч эдгээр хувьцаа эзэмшигч иргэдийн ихэнх нь хувьцаагаа эргэлтэнд оруулж ногдол ашгаа яаж хүртэхээ мэдэхгүй байна. Зөвхөн арилжаанд орсон хувьцаанаас л гэхэд одоогийн байдлаар 200 мянга гаруй иргэн ногдол ашгаа аваагүй гэсэн мэдээллийг үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс өгч байна. За гэтэл цаана нь хувьцаагаа арилжаалаагүй хэдэн иргэн байгаа нь тодорхойгүй байна. Харин Монголын хөрөнгийн биржийн захирлаар ажиллаж байсан хөрөнгийн зах зээл судлаач Ангар дараах баримтыг хэлж байна. Одоо үнэт цаасны төвгээд газарт эзэнгүү чирэл 10 тэрбум төгрөг байгаад байдаг. Эзэнгүү. Эний үгсгээр жил болгон ногдол ашиг нь нөгөө хүнийх нь нэр дээр бодогдоо яваад байдаг. Эсвэл хувьцаа зарсных нь орлого бодогдоо яваад байдаг. Эзэн байдаг. Зөвхөн арилжаа хийцэн 10 тэрбум төгрөг эзэнгүү баныг цаана одоо арилжаа хийгдээгүй тийм ээ. Одоо хэдэн тэрбум төгрөгийн хувьцаатай хүн байхагч одоо
яг хэлж мэдэхгүй байгаа. Харамсалтай нь энэ дээр бол одоо жишээлбэл яг одоо тэр үнд цаасны төвийн гэдэг юм уу одоо түүний хувьцаа эзэмшигчийн зүгээс хангалттай ажил хийгдэхгүй байна л дээ. Тэрний үхээр ерөөсөө тэр өөр хувьцаатай гэдгээ одоо өнөөдрийн хүртэл мэдэхгүй явж байгаа хүмүүс байгаа. За аав ээж нас барсан ч гэсэн одоо иргэний хуулийн дагуу түүнийг өг залгамжлаад авах боломжтой тийм ээ. Шилжүүлээд авах боломжтой. Энэ асуудлыг л одоо миний бодлоор хэрвээ дараагийн 2 3 жил яг ил тод хариуцлагатай байдлаар хийх юм бол бас энэ хөрөнгөний зах зээлийн одоо энэ өдрийн харилцааны нэг дүнгийн нэмэгдүүлэх тийм ээ. Олон нийтийн одоо энэ оролцоог нэмэгдүүлэх бас нэг хөшүүрэг болох байх гэж харж байна. За үүнд нэг талаас иргэдийн мэдээлэл багтаа байдал, нөгөө талаас мэдээллийг хүртээмжтэй байлгах сонирхолгүй том хувьцаа эзэмшигчдийн хандлага нөлөөлдөг байна. Манай улсад хувьцааны төвлөрөл хит их байгааг судалгаагаар харуулжээ. Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс төвлөрлийн талаар судалгаа хийсэн байна. За үүнээс ихэнх компани хувьцааны 70-аас 90, зарим нь бүр 100% цөөн хэдэн хүний эзэмшилт байгааг харж болохоор байна. Олон нийтэд хамгийн сайн мэддэг цөөн хэдэн компаниг энд жишээ болгон харъя. За талхчхэр компани сая гаруй хувьцааны 71%-ийг 3 хүн эзэмшдэг байна. Дархан нэхий компанийн хувьд бол мөн сая гаруй хувьцааны 71%-ийг 3 хүн эзэмшдэг байна. За харин Апу компанийн хувьд 742 сая хувьцааны 91%-ийг 3 хүн эзэмшиж байгаамаа. За энэ мэтчилэн 300 гаруй компани жагсаалтад төвлөрөл нийтлэг ажиглагдж байна. Компани 30-аас 40% нь олон нийтэд нээлттэй арилжаалагддаг байвал хувьцаат компани гэж тооцдог. Гэтэл энэ судалгааны дүнгээс харахад Монголд ийм компани бараг байхгүй гэж хэлж болно. Нью-Йоркийн хөрөнгөний бирж яадаг вэхээр жишээл нэг хувьцаа эзэмшигч 50-аас дээш гэдэг юм уу эсвэл бүлэг этгээд нэг 70-аас дээш хувийн хувьцааг эзэмшээд эхлэх юм бол нэмэлт хувьцаа гаргахыг шаарддаг. За нэмэлт хувьцаагаа хийчихвэл гаргаж төвлөрлөөс хааруулах тийм ээ. Энэ олон нийтийнхээ эзэмшлийг нэмэгдүүлэхгүй бол одоо тухайн биржийн бүртгэлээс хасах. Ийм зохицуулалт одоо Монгол улсад байхгүй учраас одоо зүгээр л хувьцаат компани нэртэй ХХК-нууд яваад шүү дээ. Хамгийн том компаниуд нь хүртэл. За энэ буруу тогтолцооноос хамгийн их хохирдог хэсэг нь жижиг хувьцаа эзэмшигчид. Тэд мэдээлэлгүй ногдол ашигаа шударгаар хүртэж байгаа эсгээч мэддэггүй. Сүүлийн 4 жилд хувьцаат компаниудын ногдол ашиг тараасан тухай мэдээлэлд нийт 168 компани нэр бичигдсэн байсан ч үүнээс 128 компани ногдол ашиг огт тараагаагүй байна. Үүн дотор улсын их дэлгүүр Дархан Мах Экспо, Зоос Гоёл зэрэг идэвхтэй үйл ажиллагаа эрхэлдэг компаниуд ч байгаа юм. Харин ногдол ашиг тараасан цөөн хэдэн компаниудын хувьд ихэвчлэн нэг хувьцаанд 100-аас 200 төгрөгийн ашиг тараасан байна. Жижиг хувьцаа эзэмшигч жилдээ 2 удаа компанийнхаа тухай мэдээлэл авч байгаа. Энэ санхүүгийн тайлан. Гэтэл санхүүгийн тайлангаа энэ оны эхний хагас жилийн байдлаар 67 компани л ирүүлсэн байх жишээтэй. Ер нь бол хувьцаат компани санхүүгийн тайлангаас гадна төлөөлөл удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд орсон өөрчлөлт, томоохон гэрээ хэлэлцээ, ханган нийлүүлэгчтэй холбоотой өөрчлөлт зэрэг хэд хэдэн чухал мэдээллийг байнга тайлгнаж явах ёстой. Гэсэн ч энэ мэдээллийг тайлганадаг хувьцаат компани тун ховор байд юм байна. Тиймээс санхүүгийн зохицуулах хорооноос хувьцаат компани дүрм зарим өөрчлөлтийг оруулж энэ оны эхнээс мөрдүүлж эхлэх байгаа юм байна. Одоо тухайн хувьцаат компани маань төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргаанд хариуцж гарсан өөрчлөлт болгоныг ажлын нэг өдрийн дотор олон нийт мэдээлэл хүргэхийг хүлээсэн. Хэрв компанитой хуулиар тухайн хувьцаат компани маань санхүүгийн жил дууснаас өөрөөр хэлбэл 12 сарын 31-ээс хойш 4 сарын дотор хувьцаа эзэмшигчдийн хурлаа, ээлжид хурлаа, жилийн хурлыг зарлан хуралдуулаагүй бол тухайн хувьцаат компани төлөөлөн удирдах зөвлөл нь дараагийн хурал буюу дараагийн ээлж бус хурлыг зарлахаас өөр ихэхгүй болдог. Үүнийг нь санхүүгийн зохицуулахороо олон нийтэд зарладаг. 2016 онд бол ээлж бус хурлаа гэвэл 52 хувьцаат компанийн нэрийг санхүүгийн зохицуулахороо олон нийтэд бол зарласан байгаа. За мэдээлэл нь бүрхэг ийм байдал томоохон хувьцаа эзэмшигчдэд ашигтай байж болох талтай. Өөрөөр хэлбэл ил тод мэдээлэхгүйгээр ашгаа нуун дарагдуулж ногдол ашиг хуваарлахгүй байх магадлал өндөр юм а. Ногдол ашиг тараах хэсэг нь тухайн компани дотоод асуудал. Гэхдээ үүнийг хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдэж явах ёстой. Нэг хувьцаатай хүн ч гэсэн тухайн компани хөрөнгө оруулагч гэдэг утгаараа мэдээлэл авах, ашиг хүртэх, шийдвэр гаргахад нөлөөлөх хэрэгтэй. За ийм эрхийг нь хангадаг компани үнэт цаас зах зээл бодитоор үнэлэгдэж, хөрөнгөний зах зээлийн жамаар хөгжих боломжтой юм а. Санхүүгийн зохицуулах хороонд энэ оны эхний 3 улирлын байдлаар 370 гаруй гомдол ирсэн байна. Үүний 40 орчим хувийг даатгалын нөхөн төлбөр авч чадахгүй байна гэсэн иргэдийн гомдол эзэлжээ. Даатгалын нөхөн төлбөрийн хувьд албан журмын даатгал нь иргэдийн хохирлыг бүрэн барагдуулж байгаа гэх боловч харин сайн дурын даатгалын хувьд нөхөн төлбөр олгогдохгүй байна гэсэн гомдол ирсээр байгааг албаны хүн хэлж байна. Даатгалын компаниуд бол даатгалын гэрээнд заагдаагүй эрсдлээс одоо хохирол үүссэн байна. Ийм учраас олох боломжгүй гэдэг. За энийг нь бид нэр холбогдох баримт материал, за мэрэгжлийн байгууллага, эрхлэх байгууллагын дүгнэлтийг ингээд аваад гэрээний заалтуудыг бүцгээр бол энэ олгохдохоор тохиролцсон, хууль дүрм журмын хүнд олгохдохоор заасан ийм тохиолдлууд дээр бол бас
олгох гэдэг үүрэг өгөөд даатгалын компаниуд нь олгоод зарим асуудлууд нь шүүх рүү явж байгаа. Зарим асуудлууд нь бол за даатгалын компаниуд бидний буруутай байна гэд олгочихж байгаа тий. Зарим нь бол олохгүй. Хорооны шийдвэр дээр бол бид нар гомдол гаргана гэдэг. За манад нийт 17 даатгалын компани 10 гаруй төрлийн сайн дурын даатгалын үйлчилгээг үзүүлдэг. Тэгвэл иргэд үйлчлүүлэгчид сайн дурын даатгалаасаа нөхөн төлбөр авч чадалгүй хохирч үлдэхгүй тулд анх гэрээгээ хийхдээ заалтуудаа нарийн сайн харж харилцан тохиролцож байгуулах хэрэгтэй. За эдийн засгийн тойм нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар өндөрлөж байна. Студиуд Монголын мэдээ сувгийн эдийн засгийн албаны сэтгүүлч Батбаяр ажиллаа.